Эхэлсэн үү? Дууд урагшаага дуудсан гэсэн үг. Лайв хийж байгаа. Юу камерад уншиж ордог. Юу яаж байна? Тосохос. За хэцүү. Орцсон уу? Орцсон байна. Зарим нь манайхаа төвжрэлт донд өнөөдөр сонирхолтой зочинтой явж байгаа. Дунд төөрөө нэрж байна. Үсгэр би нэг шүлэг цогоодгоо яг наадах чаа. Чадна шүү дээ. Сүүлийн үлдэгч яг нөөдөлдөж их сайн шүлэгч болж байгаа. Би ч аюуг амаа цогж тэгж. Тэгээд юу жаад ихтгэс манайхаа шеэрлээд өгөөрөө тэгээд хүмүүстэй түгээгээд өгөөрөө. Тэгээд яг лайв ингэж явж байгаа хооронд би нэг газар руу зал. Тэгээд лайв ихлээ. Хандаж. Тэгээд спикертэй тавьчих. За тэгээ. Хаашаа зов. Нэг хүмүүстэй ирэх гэдэг юм. Манай нэг айгүй шуурхай ажилтнууд байгууллага руу залгаж байгаа. Та тантагийн жойлсон тухайлбарлаа. Уцаа тавьшгүй төрх хүлээнэ. Одоо ингээд манай цагдаач айгүй шуурхай ажилтдаг. Өдрөө харцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Тасарч хахад залхтаа. 100 хүн яагаад вэ? Тэг хахад залхтаа. Цагдаагийн байгууллага айгүй сайн шуурхай ажилтдаг. Тэг манайхан бүгд мэднэ. Сайн байна уу? Сайн байна уу? За. Гомдол гаргасан юм уу? За хааны болсон бэ? Энэ монголчуудын аюулгүй байдлыг буслан хүмүүж хооронд нь талцаж хуваагдуулаад байгаа нэг байгууллагыг мэдээлэл өгсөн юм уу? Хаана юу ямар байгууллага болов? Энэ монголчуудын хооронд нь талцуулаад аюулгүй байдал занал хийлж ингэж монголчуудыг тус нүжээр нь хуваалцуулж хооронд нь ингээд талцуулаад байгаа энэ байгууллагыг мэдээлэл өгсөн. За та 70-аас 14 өргөсөнд болгоод мэдээлэл өгөөрэй. 70 19-14. За ирлээ одоо өгчөө. 70-19-14 харьцаалгатай. Тэгээ энэ ингээд бүгдөө тэг аюу гоё юм. Манай цагдаач аюу шуурхай ажиллана гоё 14-20 тий. 70-19-14. Тэгэд юугаа амгааллаа. Зөвхөстүүлээ. Энэ манай цагдаач сайн байна уу? Мэдээлэл өгсөн. Гомдол гаргасан юм уу? Монгол улсыг дунд нь хагалт буталгаад ингээд монголчуудыг тус нүжээр нь далцуулж, монголчуудыг баян хоосноор нь хуваагдуулж ингээд Монгол аюулгүй байдал занал хийгээд байгаа нэг байгууллагын талаар мэдээлэл өгсөн юм уу? Тэр яалташ та юу ч юм уу шууд харилцаа газар хэлсэн нэг холбоох уу? Гэхдээ шууд яралтад өгч байдаг. Айгүй юм зам устгах үү дээ. Шууд харилцаа газар хэлсэн дугаар юм гэж. 88 22 88 юм уу те? За. Тэгээ манай цагдаач бол мессежээр шууд аваад ажиллаж штэ гэдсэн чинь амар их дамждаг юм штэ. Тэ? Мессежээр ажил амжилтдаг гэдсэн штэ. Өдөр ингээ холбогдъё. Сайн байна уу? Яалтаа мэдээлэл өгсөн юм уу? Гомдол гаргасан. Энэ монголчуудыг хооронд нь талцуулж үндэсний аюулгүй байдлыг ингээ бужигнуулаад байгаа нэг байгууллагын талаар мэдээлэл өгсөн. Ямар ч зүйл та өнөдөр гаргаад Гэхдээ шууд шуурхай авчдаг байсан болцсон юм уу? Мессеж хүчил авчдаг гэсэн шүү дээ. Агуу би тодорхой хэлэх гээд байгаа харин. Шууд хэлчих шүү. Одоо энэ Hero гэдэг нэг entertainment байгууллага байна. Энэ гэргээ 15 давхарт байдаг. Өдөр одоо монголчуудыг хооронд нь далцуулж, тус нүчээр нь хувааж, тэгээ монголчуудын хүмүүсийг хооронд нь монголчуудыг дандаа далцж хаваад нэвтрүүлэг хийдэг ийм байгууллага байна л та. Хувьцааных нь 50% лувсан намсраа оюун эрдэнэ гэдэг хүн эзэмшдэг юм байлээ. Тэгээ энэ байгууллагыг шалгуулмаар ах юм.
хойшлогчгүй ажиллагаагаар шалгуулмаар байна. Юм устгахгүй дээ. Надад дугаар чинь тэмдэглээд авчираа да. За. Тэгэд өнөөдөрт хойшлоггүй ажиллагаа хийчих байгаа. За. Тэ. Ингээд манайх цагдаа байж хандж байгааг анзаарсан баг. Өнөөдөр мэдээллийг бүгдөө харсан. Тэгээ цагдаагийн байгууллагын мэдээллийг ч харсан баг. Тэр залуучуудын хийж байгаа мэдээллийг ч харсан баг. Монгол улсын хууль зүйн сайд ялтан гэрлийн хийсэн мэдээллийг ч харсан баг. Тэгээд энэ бүх зүйлийг өнөөдөр яг ингээд бүгдөө боддоор харлаа. Хэн далцуулж монголчуудыг хуваагдуулж хооронд нь үйл ажиллагаа явуулаад байгаа бүгд мэднэ. Энэ Монгол улсын ерөнхий сайд Лувсан намцраа 0 Эрдэнэ гэдэг хүн чинь монголчуудыг хооронд нь далцуулах үйл ажиллагааг татварлуулж та бидний мөнгөөр хооронд нь далцуулах үйл ажиллагаа хийдэг. Монголчуудын хүмүүний хувийн нууцын зэрэглэлийг халтах нь хориотолт. Гэхдээ хувийн нууцын зэрэглэлийг хамгийн их олон түгэж засгийн газрын татварлуулж та бидний мөнгөөр засгийн газраас зохион байгуулдаг хүн чинь 0 Эрдэнэ шүү дээ. X дээр, Face дээр байгаа бүх трол хаягууд, бот хаягууд тийм ээ X дээр үүдэг тэр хямчдаг засгийн газар санхүүжүүлдэг шүү дээ. Зүгээр нэг жишээ Лодо Самбуугийн амьдардаг тэр өөрийнх нь хувийн орон зай байх ёстой тэр гэрийнх нь хаалганы дугаарыг амьдардаг байрныхын дугаарт нь гаргаж тавьсан. Энэ жинхэнэ иргэний хувийн мэдээлэл шүү дээ. Энэ улс төрчийн орж болдгоо хувь хүнд өөрт нь хадгалагдах ёстой тэр хувийн орон зай руу хамгийн их сэвсэн хүн чинь энэ 0 Эрдэнэ шүү дээ. Монгол улсын засгийн газар эрхэм эрхчлөөний төлөө цогтой тэмцэж хууль зүйн сайд ялтан гэрлээ. Энэ минийгээ шалахгүй мүү? Тэг өнөөдөр миний зочноор Либертар намын дарга гэхүү. Одоо байгууллагдаг юм Тий, шүү. байгууллагдаг үү. Гэхдээ энэ ардсан намынхнаас над руу айгүй их дайрах юм одоо нэг юу байгаа юм бэ? Гэхдээ одоо тэр Либертар нам байгуулж явах гэдэг ангил болоод байгаа юм шүү. Байгуулах хэрэгтэй шүү. Тэгээ үдэл санааны маань дүү бид ингээд амар төгшин маань өнөөдөр орж байна. За өнөөдөр бол айгүй юм боллоо. Нөгөө Норгийн залуучууд чи айгүй гоо цэвэр залуучууд шүү дээ. Тэгээд энэ залуучуудыг ингээд хоошлуулшгүй ажиллагаа балаа хийгээд ингээд заваарсан юм боллоо. Тэгээд миний хувьд бол өнөөдөр үнэхээр айгүй жоохон сэтгэл дундуур л явчихна. Тэгээ ядж байгаад яг бүр ингээд та баг энэ чинь хитэн цаг гацчих. Одоо энэ чи баг цаг шүү дээ. Цаг уу яг нэг газар тийм. Яг энэ зөргийн шөнө хажууд яг цаг болчихсон юм шүү дээ. Тэгэхээр яг нөгөө төгжрөл дунд гэдэг лайв гэдэг яг хамгийн тохиромжтой үед нь би ороод ирлээ. Тэгээд өнөөдөр зүгээр надад нэг аюулгүй муухай санагдсан юм. Цагдаагийн байгууллагаас хийж байгаа энэ мэдээлэл нь зүгээр л гүтгэлэг явуулчих зүгээр. Ингээл ерөөсөө нүд ам нь ингээ анж юу яахгүй. Одоо манай нэг дүү урч нь бас баригдчихсэн. Хамт. Тэгээд би нөгөө дүүгээс асуу яг нөгөө цагдаагийн лайв явж байхад ингээд яг ингэсэн юм уу асуужгүй ерөөс наад хүн чинь шал худлаа яриад. Хүрээд ирэнгүүт нь одоо шууд ямар хэрэгээр барьснаа жамт хэлсэн гэж ерөөс надад биднэрт юу ч хэлээгүй гэж. Тэгээд суулгаал тэгээд яг манай хэд ч яг өмгөөлөгчгүй юм өгөхгүй гэдгсэн чинь ер нь өмгөөлөгчгүй байсан ч гэсэн мэдүүлэг авах гээд байсан бэлээ. Тэнгүү чи яг манай хэд ч бас айхтар болохоор үгүй бид нар өгөхгүй гэд. Тэгээ бүр сүултээ нөгөө нууцын юмдар гарын өсөг зурулахгүй ч хүртэл оролцсон байгаа байхгүй. Тэгээ манай дүүгээ аваачиж карманд нь байсан хамаг юмнуудыг хураагаад за тэгээд тэр яг студи дээр байсан юмнууд нь хураахт нь яг хамт байлцаг юм шиг л. Ингээд нэг ийм балаа юм болсон. Тэгээд ерөөсөө өглөөнөөс хойш ингээл юмнуудыг хараад хахад ямар өмцлөлөөр шалгаж байгаа нь ингээд 3-4 хөвчлөгдчихлээ миний ялж байгаа. Одоо сүүлдээ бүр хүнийг тагнасан тэгснэ кибергент юу л онлайн зохион байгуулсан юм уу тоглосон юм уу тэрнтэй холбоотой болоо явцсан. Тэгснэ хүний нэр төр талцсан шиг тэр кинон дээр л тэгснэ хүнийг юу гэлээ мөрдөж мөшгсөн хувийн мэдээлэлтэй. Тэр нэг кинон дээр ингээ хүмүүс дагаад явсан тэр чинь ингээ нөгөө хүмүүсээс чинь зөвшөөрөл аваа явж байгаа шүү дээ. Тэрийг одоо хүн дагаж мөрдсөн гээд байгаа юм уу. Тэгээд манай цагдаагийн байгууллага одоо айгүй их нэр төртэй хайртай. Өөрсдөө бол
одоо цагдаагийн байгууллагын нэр төр гэж айгүй хэрдэг. Тэгсэн мөртлөө өөрсдөө энийг ингээд улс төрчтэй нийлээд ингээд уландаа гიშгцээ гэдэг. Тэгээ би энэ цагдаа нарт хэлмээр байгаа байхгүй. Гэхдээ та хэд ч одоо үндсэн хуулийн дээр хуулиар тангараг өргөдөг хүмүүс шүү дээ. Цагдаагийнхан ч үндсэн хуулийн тангараг өргөдөг болохоос дараагад тангараг өргөдөг байхгүй. Яг үнэ. Тэгээд яагаад тангараг өргөсөн тэр үндсэн хуулиа яагаад уландаа гიშгээд байгаа юм бэ гэж асуумаар санагдаад. Тэ нэг юм гинт хүргийн бүлэглэл шиг ажилтдаг болцсон. Тэгээд дуртай хүн ингээд манай цагдаагийн байгууллага хизээч Facebook Messenger-ээр гомдол мэдүүлэл авахгүй тэр худлаа би одоо айгүй олон удаа ярьж байгаа зэ. Би хүнд зодуулчаад тэгээ нөгөө хүнээ барьчихж байгаа. Бариад цагдаагийн газар өгж байгаа байхгүй. Бүхэл бүтэн хүн зодчиход шүү дээ тэр хүн чинь. Тэгээ өргөдлөө яагаад хамаг бичиг баримтаа цуглуулад ингээд Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцэд өгөхөд тэр хэрэг нь явсаар гоо сүултээ зүгээр ямар ч чимээгүй болоо сургаггүй болоод алга болчихжээ. Тэгээ бүр прокурорт 3-4 сар болоод прокурорт гомдол гаргаж иж тэр чинь ард бүр олон нийтийн газар шүү дээ. Тийм. Задж байгаа. Хоёулангийн хэрэг яалаа. Тэгсэн шүү дээ. Би Чимба ах дээр очиод Чимба ахыг нөгөө жигсаал цуглаа хийгээд нөгөө буулгах гээд очсон чинь бас нэг нөхөр гарч ирээд самарсан. Тэгээ тэр хүн дараа над руу ирсэн шүү дээ. Өнгөртөг хавар яриад найз нь нэг эр хүн байна. Чамд бас нэг хилчмээр байна. Ер нь бол захиалахтай шаардсан шүү гэд шууд өөрөө бүх юмтай хэлжилдэн шүү дээ. Тэр хүн бол эр хүн байгаа. Тэгэхээр одоо зүгээр олон нийтийн өмнөөс харж байгаа ингээд худлаа шаарддаг одоо манай цагдаагийн байгууллага болмоор байна уу. Тэгээд саяхан өнгөрсөн 7 хоногт UBN телевизээр цагдаагийн байгууллагын дарга нь ямар гоё юм донгодлоо. Тэгээд донгодсон тэр шүлсэн хатаж амжаагүй байхад цагдаагийн байгууллага өнөөдөр ингээд ус төрчсөн үйл ажиллагаа хийж шүү дээ. Тэр хоорондоо зодтолтгол юм боос тэр хинтийн тэнгууд нь хоорондоо зодтолцоодгол юм боос тэрэнд одоо цагдаагийн байгууллага өөрсдөө хутгаж цагдаагийн нэр төрөө ингэж шаварт утгах ямар шаардлага байна? Жирийн сайхан ажиллаж байгаа олон цагдаачуудын нэр цагдаа нэр хүндийг гутаанд оромжилж штэ. Харин тийм бохгүй чи айгүй муухай. Тэгээд би ч одоо бас айгүй олон цагдаа найз нөхөд байгаа. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн дараа нь ингээд ажил хэрэгээ явуулахад хүмүүс итгэхээ болцсон. Хүн болгоо нөгөө цагдаатай айгүй муухай ингэж ямар ч итгэл үнэмшилгүй эднэр бол зүгээр ус төрчтэй бууны нохоонууд гэдэг байдлаар харьцаж эхэлж байгаа байхгүй. Энд чи өөрөө цагдаагийн байгууллагт иргэд айгүй муухай нөлөөтэй. Тэгээ өнөөдөр одоо тэр хэвлэлийн багварал хийгээд үзээд үнэхээр агуу зүрлээ. Яг тэр дунд нь Норгийн нэг охин зогссон асуугаад байгаа. Уу хаа яг ямар үндслэр хориод байгаа юм бэ гэсэн чинь хэлж чадахгүй тэгээ юугаа дуусгачихлаа шүү дээ. Энэ юу яч л дээ. Чи баг таа ч одоо юу яаж байгаа шүү дээ. Цахимгийн төрхтэй дэмжих газар одоо хохирч болсон гомдол уусгах юм шүү дээ. Тэгээ энэ өөрийнхөө кейсээс яриач. 2025 оны 2 сард манай залуучууд бид нар манай эрхчлэл төвийнхэн нэг засгийн газар офцрууд дарыг цуглуулсан шүү дээ. Тэгээ тэр үед гал анжи гээд нэг пэйжнээс над руу шууд од жаргалын найз болгоод тэгээд одоо цаана тий элбэг дөрж мөрж хин хурц мурц хин ч нэ вайхан хүмүүсийг би одоо тэдний өмнөөс явдаг юм бахаа. Тэгж улаан цанг үжирдэж гүтгээд тэгээд улаан цай над руу дайрахгүй бат инженер байна X дээр ингээд. Тэгээ би тэдний хүмүүсийг захин гэмтэрхтэй тэмцэх газар өгсөн. Ахөөс өмнө хууль зүйн сайд руу сарын өмнө бичиг шийдсэн. Одоо эрхэм хууль зүйн сайд маань уул 8-нд шуурхай ажилт юм байна шүү дээ Монголын цагдаач. Ерөөсөө өчтөр нэг хүн бүгд хаягийнх нь нэр нь бүр үний инээдтэй би нөгөө дүүгээсээ сонссон байхгүй ямар юу GS ч нэг зүгээр ямар ч тийм юугүй нэг зэ бүр үнэхээр тийм. Тэгээд өгсөн. Тэгээд хууль зүйн сайд руу ч өгсөн Монголын цагдаагийн ерөнхийдөө эрүүгийн цагдаагийн газар руу ч гэсэн эрүүгийн цагдаагийн газар захин гэмтэрхтэй тэмцэл өгсөн гэсэн чинь би очиод өгөө. За одоо ингээд юу болов гэдэг ингээд өөрөө бичилж өгч байгаа шүү дээ. Тэгээд намайгаас гэрчийн мэдүүлэг авчихна. Хамгийн нийтэмтэй нь юу гэхээр би гомдол гаргацсан байхгүй юу. Тэгсэн чинь та элбэг дөрждөө од жаргалтай хамааралгүй гэдэг нь нотлох хэрэгтэй гэнэ. Би яаж нотлох юм бэ гэсэн чинь та хаан банкныхаа дансыг авчиргана. За тгийөө би жилийнхээ хуулгыг авчид өглөө. За тэгсэн чинь та сургууль төгсөн юм өхөн. Үгүй төгссөн шүү дээ миний диплом байгаа гэсэн чинь тэр хэрэгтэй ямар холбоотой. Үгүй эхлээд та ихтэй сургууль төгсөн өөрийгөө нотлох гэж байгаа намайг. Ихтэй сургууль төгсөөгүй хүн жишээлбэл хохируул яах юм. Юу яриад байгаа юм. Тэгээд бол өөрийгөө нотлох хэрэгтэй болчихсон. Өөрийгөө би нотлох болчихж байгаа байхгүй. Би бол хохирогч байхгүй юу. Тэгээд би өөрийгөө нотлож байгаа бүх бичвэрэмд маримтай аваач өгөөд ингээд мастер заастрынхаа дипломыг ингээд аваач өгөөд
банкныхаа юуг өгөөд тэгсэн чинь таны утсыг шалгана гинэ. Тэгээ шалгаа. Би утсаа шалгууд яа. Миний утсыг та нар шалгаж болно. Асуудалгүй. Ийм юм эхлээд би өөрөө хохирогч байхгүй да. Гомдол өгсөн хүн. Тэгэхэд эхлээд намайг шалгаад та хамааралгүй юм байна гэх тэр хүн дээр хэрэг үүсгэх гинэ. Ийм л юм болдгийм байлээ шүү дээ. Захин гин тэргийнхаа би яг наад гомдол гаргацсан явж байгаа. Үгүй тэгсэн чинь тэр чинь ямар ч юугүй нэг хүн дээр л айчид. Тэгээд цагдаагийн тэр хэвлэл мэдээлэл ямар амар тийм ичгүүр сонжуур гэж тэр хүнд хаалга. Би одоо өмнө нь бас нэг асуудал гараад юун дэрлээ саяхан нэг бас нэг амар том сенсацтай юм болоод тэгээд тэр чи юу байлаа? Саяхан нэг болдог ч юм. Тэрэн дээр би бүр твиттерээр хэлсэн байхгүй. Үгүй ингээд бидний хэргийг чи ингээд амар хурдан хаагаа хийдэг юм шүү дээ. Яагаад энэ хүмүүс тэр ингэж хурд нөгөө хин дээр нөгөө бурхны хөө баяр авдаг. Үгүй та нар ч одоо ингээд би ч мөр хүнд машин дотроо хараад хэлэх нь хэвгүй зүгээр хүнд зодуулчаад байхад чинь та нар ч ерөөсөө юу ч хийдэг юм шүү дээ. Хин дээр нь ингэж хурдан ажиллаад хин дээр нь ингэж удаан ажиллаад юм бэ гэдэг өнөөдөр тэр хэвлэлийн багвар хийсэн нөхрлөө би меншндэд бичсэн. Тэгсэн чинь над руу хариу мариу бичээд ийсэн. Гэхдээ тэр ямар ч тэрэнд хариулахгүй шаал өөр юм ингээд болцаар болоод хариулдаг байхгүй. Тэгэд одоо би одоо энэ цагдаагийн тангарыг би та бүхэн уншаад үзүүлчих гэж бодоод байна. Монгол улсын иргэн бий цагдаагийн албанд ажиллахдаа Монгол улсын үндсэн хууль хамгийн гол нь тэгж хэлж байгаа шүү дээ. Монгол улсын үндсэн хуулинд иргэн чөлөөтэй жагсаал цуглаа их үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн ил эрхтэй гэж заасан ба. Үндсэн хуулийг хамгаална гэж танаруу. За. Үндсэн хууль, бусад хууль, албан хаагчийн ёс зүй сахилга нууцыг чанд сахин чин шударгаар ажиллаж шаардлага гарвал ам бие үл хайрлан зүтгэхээ батлан тангаргалъя. Энэ хэрвээ би энэ тангаргаасаа нэцэх юм бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж байгаа. Тэгэд өнөөдөр даргын захиалгаар үндсэн хуулийг уландаа гიშгэж байгаа ч одоо тэр юу юм бэ цагдаагийнхаа. Тийм шүү дээ. Хамгийн тэр дарга нар хоорондоо зодтолчихлоо яагаад та нар ингэж могоод барьдаг мод нь болоод яваад байгаа. Нохоод үлдэг моддох болчихсон шүү дээ. Хамгийн аимшигтай зүйл юу гэхээр энэ залуучуудыг одоо яг хил сэдврүүд хүлээх гэж байна. Өнөөдөр тэр цагдаагийн мэдээллийг сонслоо л доо. Тэгэнгүүт эхлээд тэр залуучуудыг тэр мэдгэж байгаа зүйл нь бол онлайнаар мөрөөдө тоглоом зохион байгуулсан байж болцсохгүй. Сүүлдээ хувийн мэдээлэл цуглуулсан нууцаар хууль бус хувийн мэдээлэл цуглуулсан гэдэг. Ямар нэгэн байдлаар жишээ нь би амраа руу мессенжерээр хэн нэгний овг нэрийг хаягийг явуулсан байх юм бол энэ хувийн мэдээлэл ахгүй юу? Энийг шалгаад энэ хоёр эдрийн хөв залуучууд шууд шоронд явуулахад бэлэн. Тэгээ хямчт нь улаанцаа одоо тэр твиттер дээр байгаа шүү дээ. Тэр нөө нэг далаа хингэдэг лээ. Тэр аахаа маахаа өчнөө хямчт байгаа шүү дээ. Тэр нэг сэтгүүлч утсаны хингэдэг лээ. Тэр нэг өчнөө хямчд байгаа. Тэр лодо самбуугийн тэр хувийн орон зайгийн шууд олон зарлцсан шүү дээ. Энд чинь хувийн нууц шүү дээ. Тий яг үнэ хаана амьдэрдэг те. Тэгээ тэр цэсмод чи зүгээр ч нэг хүн биш. Энд чи юу лээ? Улсын хурлын гишүүн. Энд чи халчгүй байдалтай хүн шүү дээ. Тэгээд ерөөсөө байхгүй. Тэгээ энэ чинь 0 эрдэнэ энэ бүгдийг хийж гин. Тэгээд энэ залуучуудын эхлээд тэр хин улмаа гарч ирээд хамгийн түрүүнд мэдгчээлээ шүү дээ. Бидрийг 19-1-ээр яллах гэж байна гэж. Тэрийг танилцуулсан байхгүй да. Одоо өөрчлөлтсөн. Бид энийг ингээгүй маа гэж. Олон нийтийг Монгол улсыг хооронд нь хагалзаж бутлахж, тус нүжөөр нь талцуулж, хөнгө мөнгөөр нь хувааж монголчуудыг нэгнийх нь нөгөөх хаглан бутрах нэвтрүүлгийг хийдэг үгүй хээрөө штэ. Энийг шалгуулмаар байна. Лувсан намсрын оюун эрдэнэ гэдэг хүн 50% эзэмшдэг. Тэгээ энийг шалгуулмаар байгаа юм. Тэгээ бодит байгаа зүйл энэ. Тэгээд манай тэр залуучууд манай эрхчлүүд үн зөө манай Ноёнбат лавга эдрийн барьж явсан самрыг булаасан тэр цагдаагийн ажилчид байсан. Бид тэр эрүүгийн цагдаагийнханд өгсөн гомдол гаргаад тэгээ шалгаач та нар амар хурдан шалгах. Тэгээд ингээд нөгөө манусын юмыг болохоор шалгадгүй. Дарга нарын юмыг болохоор өөрсдөө баг түүх уран зохиол шиг юм бичиж хагаад тэгээд шалгаад байгаа байхгүй. Бүр гайхмаа.
Тэгээд сая би бүгд сонслоо цагдаагийн байгууллага чинь ингэж дамжчлаа ингэдэг юм байна шүү дээ. Тэрнээс зүгээр мессенжерээр хэн нэгэн хүн амиа хорлно эдгээр нэвтрүүлгээ ивэл амиа хорлно гэхээр тэгээд шалгачдаг юм байна шүү дээ. Энэ херогийн юус нэвтрүүлгнээс ч болж хүн амиа хорлох гэж байгаа юм болоо хорлооч байгаа юм болоо бид мэдэхгүй шүү дээ. Тийм биз. Хөрхийг нэг хорлоод байгаа юм лээ. Энийг яаж мэдэх юм бэ? Аав тэр өөрхийн хүрл Баатар лөө. Тэр чинь баг. Амиа хорлоод алдсан шүү дээ. Энд сэтгцэн хүн ямралд ороод цонгол төрөл ялаа үзсэн чинь. Энд чинь бол хамгийн аюултай зүйл шүү дээ. Сэтгцэн хүн ямарлаа шүү. Одоо энэ улсын хурлын гэж мөнх баясгалан шалах хэрэгтэй шүү дээ. Өчигдөр хэллээ шүү дээ. 15 жил Монголыг хорлоо би гэд нүр бардам ярьж илээ шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь монголчуудыг хооронд нь хаглах үйл явцыг бүр тэр байдаггүй шүүхийн гаргасан шийдвэрийг улсын хурлын тогтоолоор хүчингүй болгох гэж ярьж илээ шүү дээ. Тэгээ энийг шалахгүй мó цагдаагийнхаа прокуроруудаа эрхэм прокуроруудаа энийг шалахгүй мó нөө цогтой эрхчлөөний тэмцэгч хууль зүйн сайд Ялтан гэрлээ. Би яагаад Ялтан гэрлгээд байгаа болохоор энэ ял тангараг өргөцсөн байхгүй 0 эрдэнэ жонхоо өдрийн өмнө би өнгөрсөн тангарагаас урах юм бол намайг яллаараа гэд тангараг өргөцсөн юм байхгүй энэ Ялтан гэрэл чинь. Тийм учраас би Ялтан гэрэлгээд барьцаалагдсан гэдэг утгатай юм шүү дээ. Энэ явахгүй нааха. Тэгэхээр хэдүүлээ чи баг 20 минут ярьчлаа яг нэг газараа зогсож шүү дээ. Энд амьдж шүү дээ. Төвжил шүү дээ. Төвжил донд хийж байгаа юм чинь. Тэгэхээр монголчууд бид нэг ийм бүр яг утгаар нь шааж тий. Монголчууд бид нэг ийм нарийн учир жанцантай юмнуудаа олж харахгүй болоод Монголд энэ дарангуул үүд хаалгач нь бол ингээд би нэг нэгтцээ. Тэр яхан тоо. Энэ одоо нэг аюу муухай технологи яваад байгаа. Мөнхийн одоо хүн болгон дээр явж ин дөө. Яг оюун эрдэнэ засгийн газар Халтмаагийн Баттулга эднийг эсэргүүцээд үзэл санаагаа илэрхийлсэн тэр нь улс төрч байна уу, иргэн хүн байна уу хамаагүй. МСС-тэй явчих наачих юм. Одоо энэ залуучууд бас МСС-тэй холбочлаа. Тэр залуучууд МСС-тэй энэ иргэн хүмүүс би л юу ч хийж бодоо, ажил хийж бодно, цалин авч болно. Би одоо чинь Unitel-ийн реклам хийгээгүй байгууллага байхгүй Монголд. Байхгүй тийм. Unitel чүнх тийм байхгүй шүү дээ. Одоо би сайн хариул би ч гэсэн одоо МСС яг эдний логикоор энэ цагдаагийн газрын логикоор үгүй цагдаагийн газрын энэ наад нэг троллуудын чинь логикоор бол би ч гэсэн одоо баг МСС-ийн гар хөл юм шүү. Тийм шүү дээ. Энэ залуучууд бол реклам сурталчилгааныхаа ажлын хийжсэн гэж болно. Юу ч хийсэн гэж болно. Энэ бол хувийн хүмүүс гэрээ хийгээд тэгээ хоорондоо тохироо гэрээгээ хийж болно. А энэ харин оюун эрдэнэ шүү дээ тий. Hero Entertainment-ийн 50% эзэмшдэг юм байна тий. Тийм 50% эзэмшдэг. Тэр өөрийнх нь хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр байна. Тийм. А тэгэхээр Hero Entertainment-ийн спонсорлоод тий Монголын үндэсний телевизээр цацж байгаа энэ удаад явж байгаа энэ нэвтрүүлгүүд цуврал нэвтрүүлгүүд бол энэ бол гэмт хэрэг байхгүй. Энэ татвар төлөгчийн мөнгийг ашиглаад байна шүү дээ. Хооронд нь алцуулах юм шүү дээ. Тэгээд эн чинь эртүүд бас нэг тэр Амундрагийн хийсэн 2-3 цуврал дээр нэг сошиал дээр хүмүүс тавьж ийл юм хэвлэлийнхний хувьд лээ тий. Ерөнхийдөө нэг телевиз тавихад ийм болдог. Тэгээд тэдэн телевизээр тавилаа, тэдэн сошиалуудаар тавилаа, бүүсттэй нэгэ тавилаа. Энэ нэвтрүүлгийг хийсэн зардалтайгаа тооцох юм бол энэ 14 хоногт 2 сая доллар зарцуулчлаа гэдэг байгаа. Тий. Энийг шалгаач. Энэ яагаад татвар төлөгчийн мөнгөөр ийм нэвтрүүлэг хийгээд энийг бүүсгэх байхгүй манайх та шаал дими энэ гэмт хэрэг шүү дээ. Цаг бараад байна. Би зүгээр өнөөдөр нэг ийм пост хийлээ. Зүгээр ер нь яг нэг улс төрийн иргэн тойронд юу болоод байгааг ингэ ажиглаад байгаа шүү дээ. Тэгээд нэг баабургоо нэг хинтийн 3 тэнэг гэдэг нэг тий. мөрмөл үүдтэй шүү дээ. Тийм. Газрын тэнэгүүд ганц нэгээр явах юм аа. Хинтийн 3 тэнэг хэлхэлтэд гуруул явах юм гээд. Дээрэд бол хинтийн хэн бол сайхан хэлхэлтэд явдаг гэсэн ба. Одоо хинтийн чинь хоорондоо таархаа болоод бие-биентэйгээ шанаалцаа зодтолдод тэгээ одоо сүүлдээ энэ улс их орныхаа хамаг ямиг авд сүрүүлсэн ч одоо хоорондоо хийхгүй тэгэл одоо ингээд хамаг ямиг ягаал барьж авчраал улс нийгмийг үүмүүлээл тий яг тийм болоод байна тий ерөөсөө тийм болж байна. Тэгэл ингээл нэг нь огцрохгүй гээл хамаг гартаа өргөцсөн болгоныг саад болоо саяал нөгөөт нь огцруулах гал ерөөсөө хамаг хоол хүчний байгууллага ажиллавал ерөөсөө айгүй хэцүү юм аа. Тэгээд
Энэ хинтийнх нэрээ яах вэ одоо нэрээ мал бол алаад идчихсэн. Гэмээр наа. Энэ Нөгөө нэг зодоо модоно тэр өөр газар хийж болдгүй мөн цагдаа магтагаа орцуулаад ингээл хөрхи амттыг дунд нь эвгүй байлд оруулах хөлс хурн гоочцсан худлаа яриад хүн амтны өмнө тиймстэй. энэ чинь гойш нэг мараа цагтаа яа нэг цагаа элбэгдэрч хоёрын Тий. Шаадгүй. ерөөсөө яг энэ хоёр дахь хэлбэр шүү дээ энэ. Гэхдээ солиороод одоо намайг хүмүүс тийх энэ одоо элбэг дөрж юм уу ч гэх шиг. Гэхдээ би яг үнэндээ миний хамгийн их үзсэн нэвтрүүлэг би учралтай яг элбэг дөрж байгаа өмнө ч учралтай яриа хийсэн байхгүй юу? Тэгвэл би яагаад намайг учрлын хүн гэж ярьдаг юм бэ? Ганцхан удаа нэвтрүүлэгтээ оруулсан ч л ерөөсөө. Тэр чинь хоёр зовсон. Инх хоёргоо ус орсон шүү дээ. Үгүй инх хоёр гэж нөгөө юу? Хуульцсан сайд байсан. Тэг би яа тэгвэл инх хоёрын хүн яагаад биш. Тэгвэл амар тэнэг энэ троллууд ерөөсөө юм л ингээл зүгээр нэг жижигхэн ингээл юм гарангуут шаах юм бэл ерөөс. Тэгэл одоо MCS-ийн хүн одоо баг намбрын хоёрын одоо юуны би баг хүний хүн болоо шээ. Би бол бумагийн л хүн. Яг хүнээ яриуд юм болоод халуулсан шүү та нар. Бумаад алуулах гэж байгаа нар өөр хүн ажил яаж тий. Би бол нэр хүн тэрний хүн гэвэл одоо бумагийн л хүн байна. Одоо өөр миний бумаал намайг стажинкэ эзэмшин дээ. Би ч одоо миний аав чинь цэнжжүүл гэж хүн байдаг шүү дээ. Тэрнээс манай аав чинь элбэг дөрж гэдгүү. Тийм шүү дээ. Сосор ором гэдгүү, Батуул гэдгүү. А зүгээр энэ хүмүүсийг хүндэлдэг. Би үнэхээр хүнддэг. Үнэхээр талархаж явдаг. Өнөөдөр ингээд монголчууд ингээд зам дээр түүх. Та бол гоё байхгүй шууд үннээ хэлчихсэн. Би бол шууд амт шиг. Би ингээ үннээ хэлэнгүүд ингээд солио. Би бол энэ хүмүүсийг хүндэлдэг, бахархдаг. Тэгэд тэрэндээ бол би ерөөсөө тийм ягаад гэвэл ноёд эрдэнэ шиг Монголыг цөөрүүлсэн хүн нэг ширхэгч байхгүй. Өнөөдөр энэ жонхоо шиг Монголын улс хувь тавилангаар тоглож байгаа хүн тэдэд дотор байгаагүй байхгүй. Энэ эрхчлөөг авчирсан учраас бид нар ах нарыгаа байн хүндэлдэг. Одоо тэгээд одоо энэ нэг хідэн залуучуудын энэ асуудлыг хэдүүлээ айгүй сайн нухацтай харахгүй болвол энэ нөхдүүд чинь ингээд янз бүрийн юм ингээд одоо өнөөдөр бол бүгд загнуулж байгаа. Тэгвэл бүх улсын хурлаас ч яриад хүний эрхийн комиссоос ч яриад цагдаа нар бол бажиг авцсан явж байгаа. Өнөөдөр манай цагдаа нар чинь бас амар тийм нэр хүндтэй хайртай шүү дээ. Тэгээ одоо гол нь тэр нөгөө захиалга өгсөн хүн рүүгээ хэлээ. Тэ? Та нар ийм хачин юм хэлгээд өстой бидний нэр хүндч байхгүй болчлоо. Энэ улс орн чинь харалтаа ингээд өөр юу болчлоо. Одоо та нар бололтоо. Одоо бид нар дахиж ормооргүй ингээд одоо тэр цагдаагийн дараа мага нь өөрөө хэлмээр биш шүү дээ. Өнгөрсөн 7 хоног чинь тэр хиний лавгийн тоймд орохдоо гой юм яриад хүний царай арахлаар их гой юм яриад тэгэнгүүтээ бүхсний хараар болохоор заваан юм ийгэл хүн амтны хүнжил гоц руу шургаж орчих гот ингээ яваад байгаа бол үний эр хүн шиг баймаар биш тийм зангарахтай өө чи одоо болоо гэж хэлж чадахгүй тийм цагдаагийн үндсэн хуулийн тангараг өргөцсөн хүмүүс шүү дээ хамгийн гол нь тэр нэг юм тангараг нь уншиж өглөө шүү тийм цагдаагийн байгууллага энэ хууль хяналтын байгууллагад иргэд итгэл алдрах юм бол жинкнээс энэ нэг мөр докторгүй байдал руу явдаг шүү. Тийм шүү дээ. Одоо ёстой нөгөө ширэнгийн хууль руу биш. Жинхэнэ докторгүй байдал руу ширэнгийн хууль руу ордог шүү. Энийг цагдаа нар минь аюулсан ойлгоорой. Магадгүй та нар иргэдийнхээ хувьд буу шагаалах гэд найд чинь хүсэж байгаа шүү. Монгол хүнийхээ хувьд буу шагаамааргүй байгаа шүү. Тэгээ ийм юм хийлгэхийн төлөө одоо энэ рүү түлхэж байна цагдаа нар. Та нар энийг ойлгох ёстой. Нэгт хоёрт би өнөөдөр дараа нь би нэг гоё юм хэлчих. Эрдэнэ олдын яриаг сонслоо. Хүн эрхийн дэд хорооны ёо. Эрдэнэ олдоо жоохон мэдлэгтэй баймаар байна. Хүн эрхийн дэд хороонд дарагчээ. Тэр үндсэн хуулийн дээр байгаа хэвлэн нийтлэх хэрэгчлөө гэдэг чинь хувь хүнтэй хамаардаг асуудал юм аа. Хэвлэн хэрэгчлөө гэдэг байгаа чинь сэтгүүлчийн хэрэгчлөөний тухай тэр редакцийн хараат бус тэр дарамтгүй байх тухай ойлголт шүү дээ. Энэ хоёр чинь хоёр тусдаа ойлголт. Нэгт хоёр тэр англи, германд тэр трол хайгуудаа бариад байгаа чинь бүр тэр чинь Германы тэр Англи, Британий тэр захимгийн тэрэгтэй тэмцэх газар дотор чинь Оросын троллуудтай тэмцэх алба гэж зохион байгуулагдсан байд тий. Би болцооцсон юм байна. Тэр алба байгуулагдсан байдаг юм аа. Тэр алба чинь угаасаа тийм бүр Оросын троллуудтайгаа бүр тийм томьёолцсон алба байгаа тэд дотор. Тэд чинь тэр дотор нь бужигнуулаад байгаа тэр троллуудыг барьж байгаа. Тэрнээс манайхан шиг ингэж зүг зүгээр явж байгаа залуучуудыг бариад байгаа юм биш ээ.
Эрдэнэ болдоо ядаж нэг ийм хэмжээний потенциалын ном уншиж чаж нэг Марс Зарс гэл дэлхийгээс гарцсан юм яриад гэдгийг. Тэг нэг иймэрхүү дайны мэдлэг байхгүй тэгээ хүний эрхээ орооны тэгээд нэг бөөрөнг хийсэн засаг талдаач юм шиг нэгэн залуучуудын талдж байх гэдэг юм шиг нэг зүү ёсныхоо талдж байх гэдэг юм шиг тэр залуучуудын талд байна гэдэг зүү ёсны талд байх тухай яриад байгаа шүү. Энэ залуучууд ямар ч буруу юм хийгээгүй энэ Норвегийн юмны залуучууд бол үнэхээр классик залуучууд байсан. Үнэхээр би бахархаж ирсэн залуучуудаар. Тэгээд энэ залуучуудыг зүү ёсныхын талд байх ёстой баг чинь тэгэл гарч ирэл дэлхийн нийтээр англи германууд бити ингэж заваарч Эрдэнэ болдоо. Тэгэд мэдлэг зүйдлэг чи өрөхгүй байгаа бол олигтой шиг зөвлөх хажуудаа авчих л да. Ядаж над руу уцтал та би чамд тайлбарлаад хэлээд өгнө шүү дээ. Би нэг ийм ялгаад байна нахаа. Зовлонгийн шалтгаанаа эхлээд олох хэрэгтэй шүү дээ бид нэр. Одоо нөгөө буддаа ч одоо зовлонгийн шалтгаанаа олохгүй л явсан шүү дээ тийм ээ. Олон жил яваад ерөөсөө энэ бидний зовлонгийн шалтгаан бол хүсэл шунал юм байна гэдэг шиг өнөөдрийн энэ хүнд хэцүү асуудал юунаас болох данхар жоохон байж байгаа хэлээ. Данхар төрөөс болоо энэ бүр амар их мөнгөтэй энэ маш их том төсөвтэй төрч. Ерөөсөө энэ эрх мэдэлтэйгээ байхын тулд ерөөсөө хүн алхаас буцахгүй болчт юм байна ерөөсөө. Маш их хэмжээний мөнгө. Тэгээд өнөөдрийн энэ бүх зовлон юунаас үүдэж байгаа вэ? Энэ аимшигтай том данхаацсан төр, данхаацсан төсөв, данхаацсан их эрх мэдэлтээрээ хэн нь үлдэх вэ гэдэг тэр алаан зодоо тэрний л юм авч байна. Тэгээд хувийн хвшлүүдээ бүгдийг өвдөг дээр сөхрүүлсэн. Тэгээд нэг хитгэн том төрийн уул уурхай компаниудынхаа мөнгийг л хуваалцах гэж зодтолдох гэж тэгээд тэр мөнгөн дээр найрлах гэж л хоорондоо зодтолцсон ийм л ус болчихлоо шүү дээ. Одоо ерөөсөө яг үүндээ зүгээр нүүрсний л ус болчихлоо манай Монголс. Нүүрснээс орж ирсэн хэдэн төгрөгөө яаж хуваах вэ? Яаж идэх вэ? Яаж хумсах вэ гэдэг дээр зодтолтол ийм л ус болчихлоо шүү дээ. Тэгэхээр зовлонгийн өнөөдөр энэ яваад байгаа энэ дарангуул руу урсаад байгаа гоожод байгаа тий бид нар ингээд энэ дарангуул руу явж байгаа энэ хамгийн гол шалтгаан чинь энэ аимшигтай данхаацсан төр шүү. Энэ төрийг жижиглэхгүй бол жүжигчд нь солигдоол энэ. Жүжигчд бол янз бүрээр солигдно. Эрх мэдэл дуртай янз бүрийн хүмүүс ороод яана. Хохирогчд нь тий жүжигийн тэр жүжиг тоглохдох бүр хамгийн хохирог хүмүүс хэн байх вэ гэхээр иргэд бид нар өөрсдөө шүү. Тэгэхээр энэ төр засагт байгаа энэ их мөнгийг багасгамаар байна. Бид нар өөрсдөө баг татвартай их ажил хийдэг те өөрсдөө иргэн баян баймаар байна. Тэгэх юм бол энэ улс оронд чи энэ лалрын юмнууд арай цөөн болно. Мэдээж болно гэж асуудалгүй орно гэж хаана. Гэхдээ ядч нэг ийм улаан цан цагдаа магдагаа ингээд ашиглал ингээд солиороод идэг юм арай багсан шүү дээ. Цагдаа ч гэсэн ядч ажиллаа хийдэг болохгүй юу? Яг гинт хэрэгтэй тэмцэн. Тэгэхгүй ингээл хамаг стресс, хамаг нервь нэг балаа тэнийг улс төрчдийн зодон нун ингээд өөрсдөө хөлдөн өргөдөд ингээд явахгүй шүү дээ. Тэгэхээр дахиад хэлэхэд өнөөдрийн зовлонгийн шалтгаан аимшигтай том данхаацсан төсвийг хэн өргөх вэ, хэн зарцуулах вэ, хэн тэрний эзэн суух вэ гэдэг дээр л зодон болчихсон. Энийг бий болгоод байгаа байхгүй ингээл уул уурхаагаа төртэй аав гэл төртэй аав гэдэг чихийн эрх мэдэлтэй байгаа улс төрчд л үг гэсэн үг шүү дээ. Тэг ерөөсөө тэр шүү дээ. Тийм. Тэгэхээр зовлонгийнхоо шалтгааныг ойлгомоор байна манайхаа гэж хэлээ. Тэг ер нь бол яг бодд үнэн тэр шүү дээ. Одоо тэгтээ энэ улс чинь өөрөө удахгүй илгээр ихвлээ. Энэ гарч байгаа мэдээллүүдээр бол манайс 83 сая тонн үрс 1 тонны 129 доллараар бодоод баталсан баггүй юу? 25 оны төсөв. 25 оны төсөв. 83 сая тонн үрс зарна. Тэгээд 1 тонны 129 доллараар. Тэгтэл одоо юу болсон бэ гэхээр 1 тонн үрс чинь 68 доллар руу орж ирсэн. 1 тонн үрс чинь. Сүүлд авсан мэдээлэл юу болоод байна гэхээр энэ эдийн засгийн нарын тавиад байгаа мэдээлэл юу харагдаад байна гэхээр 83 сая тонн үрс хятадууд авахгааргүй болсон юм байна. 20 сая тонн үрс авахар болж байгаа юм байна. Тэгээд Халтмаагийн Баттуулга гэдэг хүний өрөнд энэ 0 эрдэнэ чинь 2 жижиг таван толгойгоо хятадд тавиад өгцөө. Тэр юу 2 толгойг энэ тэр таван толгойн чинь өөрөөр хэлбэл хятадууд энэ алдагдсан боломж гэдээ бид нар зөндөө ярьдаг. Энэ хятадууд цаана тавьсан өөрсдийнхөө тавьсан нарийн цэрэгтэй холбох тэр дамжуулах гэдэг юм те тэр холболтын мөнгийг хятадын засгийн газар гаргахаар болсон. Тэрнийхээ оронд дээрэс нь
бид нар алдагдсан боломж гэдэг би ярьж байгаа юм биш үү? 18.4 тэрбум доллар гэдгийг уул уурхайн сая тухайн хэлсэн тоо. Энэ мөнгөнийхөө өрөнд монголчууд дээрээс нь оюун эрдэнэч өөрөө хэлсэн 14 тэрбум юаны өрөнд монголчууд 2 толгоогоо Алтмаагийн Баттулгын өрөнд өгөхөр болсон. Тэгээ энэ бүх зүйлийг чинь нуухын тулд энэ бүх бузар булааг чинь нуухын тулд эрх мэдэл байх ёстой шүү дээ. Тэр эрх мэдэл дээр хэн суулгах ёстой юм бэ гэхээр энэ 0 эрдэнэ шинэг ийм хоосон дангал очиж суулгах гэж тэрийг хийхгүй бол тэрнээс эрүүл сарал ухаантай хүн энийг ийм бузар юм хийж улс үндэстнээ хорлохыг хүсэхгүй байхгүй. Тэгээд энэ бодит мэдээлэл энэ хорлоод байгаа бодит юмыг гаргаж ирж байгаа Норгийн залуучуудыг болохоор гэмт хэрэгтэн болгож нийгэм дүүжлэх гэж үсээ оролдлоо шүү дээ. Харин эрүүл X дээр байгаа хүмүүстээ баярламаар байгаа. Ихэнх нь эрүүл байсан тулдаа энийг ингэж олж харж олон нийтэд зүүн мэдээлэл өгж ингэж явж байгаа. Хэвлийнхэн болоод үнэхээр арчаагүй сэтгүүлч нар та нар маргааш дүүжлүүлнэ шүү дээ. Оросод энэ сэтгүүлч нар чинь та нарыг яг та нартай мэрэгч нэгтэй хүмүүсийг алдгий шүү дээ. Сэтгүүлч нар та нар өөрсдөө энэ хэвлийнхаа эрх чөлөөг энэ үзэг бариад юм бичдэг микрофон бариад хүн Яг одоо за одоо буцаа гэж. Норгийн залуучуудыг бүгдөө дэмжиж ингээд гэдэг маань Одоо жинкнээсээ юу яах вэ? тэгээ Норгийн залуучуудыг МСС нь ч юм уу юм хувь иргэд ч юм уу тэр нөгөө нэвтрүүлгийн дэмжмээр байгаа шүү дээ. андаа өгчих шүү дээ. Тэр нэвтрүүлэг барь гарахгүй хаа. Гармаар шүү дээ. Үгүй эний чинь цагдаа ураагаад авцсан. Одоо тэгээд дэлгэдэлт юм яа гэв. Та нар санаж байна 2008 оны 7 сарын 1-ний дараа бүх телевизүүдээр яваад нөгөө дүүрс бичлэгийн нүдээр хурааж авсан шүү дээ. Одоо тэр эргүүлж өгөөгүй шүү дээ. Яг тэрэн шиг юм хийчих жоохгүй. 7 сарын 5-нд нь яваад ерөөсө бүх телевизүүдээр яваад бичлэгүүдийг хурааж авсан шүү дээ. Одоо та нар санаж байна уу? Тэр үеийн бичлэгүүд нэг ч байхгүй. Нэг YouTube дээр нэг жоохон коллажлцсан нэг дүрсэл байгаа. Та нар хараарай. Тэгээ бүгдийг аваачаад одоо хаана ийсэн юм юу ялэг тэр шиг нохон замаар орчлоо л гэж бодож байна. Тэрэн дотор чи юу гэж байж магадгүй л бохгүй юу? Яг өнөөдөр тэр залуучууд бас хэвлэлийн хурал дээр ярьж ирлээ. Тэсүүл тэр нөгөө үндэсний телевизийн Батаатаа бас нэг лайв хийсэн. Яг хаардыг бол авцаа. Гэхдээ тэр нэвтрүүлэг бол толгойн дотор байгаа л гэж. Тэр залуучуудын толгойг тасчихгүй. Тэгэхээр одоо жинкнээсээ МСС нь ч юм уу энэ иргэд энэ аж ахуйн нэгжүүд нийлж байгаа тандаа өгч одоо нэвтрүүлэг хийх чилд. Гэхдээ хамгийн гол тэр үеийг ч нэг баримтжуулалт амьдж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ одоо ямар сонгуулийн бус үеэр одоо яахад тэр мөнгө тарааж байгаа хүмүүсийг барих авах ямар ч боломж байхгүй. Тэр чинь яг тухайн цаг үеийн моментны асуудал шүү дээ. Ер нь бол момент. Тэгээ тэр моментыг аваачаад хаагаа хийчихсэн гэж айгүй хэцүү байхгүй. Тийм бид нар 4 сарын 27-нд манай эрхчлүүд төвөөс зохион байгуулалтад засгийн газар огцор гэж байлднаа гарч ирнэ. Эрхчлүүний төлөө морондоо мордцгоо эр зөрөгтнүүд 90 оны тэр эр зөрөгтнүүдтэйгээ цуг морондоо мордно. Бид нар зарцсан намын залуучуудтайгаа уриалахгүй та. Энэ бол уриалж эр зөрөг дагаж болсон шүү дээ. Тэд эр зөргөө дагаад сэрсэн. Уриалаад юу яаж юм тэгээд айгүй яхаар Эр зөргөө байгалд эр зөргөд дагаад сэрнэ шүү дээ бид нар. Тэрнээс эр зөргийг дагахгүйгээр тэд сэрэхгүй. Тийм учраас 90 оны эрхчлөөг авчирсан ах их нарыг хамт мордё. Та нарыг дагаж энэ сэрнэ үхэхээс биш. Манай үеийнхэн яг үүндээ энэ танаа үеийнхэн ч тэгээд өрн юм гарчаагүй сул дорой аймхаа холчгор зөрг байхгүй. Энэ залуучууд бол үнэхээр эр зөрөгтэй байсан. Харахмаар байсан энэ залуучуудаа. Тэгээд гайгүй цаадах ч юм бол юу байх. Нуурч мөнгөхгүй. өөрөө ч тэгж манай олмоцлог. Тэгээд нэг юм болоод байна. Бүгдөө энэ ялангуяа Урсанд өстө баярсан шүү юм баха. Яг ингээд дүгжээний хоёрсдаг гинт залгууд байна уу? Ахыгаа нэтрэл яг адлаа хараад. Азар скутертэй байж таа шүү дээ. Тэрс бол одоо машинтай бол одоо ч ирээгүй. Тэгээд энэ ганхар дүргүүд байгаа юмыг л ойлгочмоор байгаа маа. Дарангуулын судал нэг л байдаг. Тийм болохоор тэр дарангуулын судлын төлөө додон болж байгаа шүү дээ. Тэр дарангуулагчийн судал чинь ганц л байдаг байхгүй юу? Хувааж болдгоо. Нэг л байдаг. Тэгээд ингээ улс үндэстнээ сүйтгэдэг. Энэ бол маш олон жишээ биш дээ. Техникний зодон л одоо Монгол улсын юм бол гадаг юм да.
одоо Венесуэл байна те Монголыг яг энэ данкар төртөө гэж байгаа. Венесуэл гэснээс энэ баялагын сангийн талаар би нэлээд судлаа. За Энд чи ерөөсөө юу юм биш тийм. Ерөөсөө тэр улс орондоо тэр мөнгө зүг тарах тухай ямар ч байхгүй шүү дээ. Тийм бол байхгүй шүү. Ерөөс тийм ойлголт байхгүй. Тэр уул уурхаагаас орж ирсэн мөнгийг дотооддоо гадааддаа байршуулад энэ Dutch disease буюу Голланд өвчин биш дээ. Одоо манайхан чи баялагын хараал гэж яриад байгаа. Тэрнээс хамгаалах гэж байд юм биш тэрөөсөө. чи тэр агуу сан тайлбарласан яг баяа Арабын сан судлаа. Арабын сан чи юм юу PIF гэдэг нэртэй People Investment Fund гэдэг нэртэй юм байна. Тэгээд Сауди Арабын сан шүү. Яг юуны сан шиг ажилт юм бэ? Норвегийн сан шиг. Яг нь Норвегийн сан бодох юм бол дотоод хөрөнгө оруулсан компаниудын хувьцааг авах замаар дотоодынхоо зах зээлийг дэмждэг нэг ийм л юутай. Түүнээс биш төсөв дүр нэг ч төгрөг өгдөг юм. Хэрвээ эдийн засгийн хямрал болох юм бол тодорхой хэмжээгээр бас хязгаартайгаар өгөх зохицуулт байдаг. Гэхдээ тэрийг одоо л ашиглаагүй байгаа юм байна. Одоогоор 700 тэрбум долларын хөрөнгө цугларсан байна. Бид нар ч нэг ингэж бодоод байдаг шүү дээ. Сауди Араб одоо тэрийг тэнцүү хуваалцах нээлтээр баяцсан гэдэг идэг шүү дээ. Яг үүндээ эдийн засгийг чөлөөж байцсан юм билээ. тийм шүү дээ. Тийм шүү дээ. Татвар нь бараг 0 юм билээ шүү дээ. Flat tax нь 10%. Тийм билээ шүү дээ. Тэнгүүч нөгөө инвесторууд орж ирээд за тэгээд мэдээж нефтийн компаниудын хөрөнгө оруулалт бас ороод ирсэн байгаа. Тэр хөрөнгө оруулалтаар олсон болохоос биш нефтээс олсон мөнгөөрөө ерөөсөө баяжаагүй юм билээ шүү. Эсвэргээрээ хөрөнгө оруулалтаар гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд тэр хөрөнгө оруулалтууд нь ингээд Араб гой болгосон болохоос биш тэр уул уурхаагаас авсан татвараараа гой болгоод байгаа юм. Тэр хувааж идэж байгаа юм. Хувааж иддэг нэг орн байна. Тэр нь Катар байд юм байна. Катар байд юм байна. Гэхдээ бас Катарын эдийн засгт энээсээ болоод айгүй их дефектүүд өгж байгаа юм биш үү? Тэрийг айгүй сайн ойлгох. Тэгсэн чи айгүй сайн чи яг манах шиг айгүй сайн баялагын сангаас удирддаг юм манах шиг зэсийн нөөцтэй орн Чил үт юм байна. Чил чинь бас ялгаа авахгүй. Гадаадд нөгөө уулуураас орж исэн мөнгө байршуулдаг. Тэгээд бас дотооддоо зарцуулж болдгоо. Одоо жишээлбэл юуны Чилийн баялагын сан бол гадаадд оюутан сургахад зарцуулдаг. За гадаадд гэхдээ мэдээж хамгийн эрсдэлгүй одоо бонд болон хувьцаанууд авд юм байна. Гадаад зээл тусламж өгд юм байна. Гадаадд зээл өгнө. Нэг ийм тавхал югаар шин. Түүнээс биш ингэж уул уурхаас орж ирсэн мөнгийг дотооддоо зарцуулчихлаа яа гэвэл зөвхөн уул уурхаагаас хамаарсан тогтворгүй эдийн засгт орн болоод дунд хугацаанд хямрал ирд юм байна. Юусе эдийн засгийн хямрал. Тэгэд ойр ойрхон ингээд амар савлгаатай эдийн засаг үүсчдэг. Тэгээ манай Монгол улс бол аль хэдийн Dutch disease буюу Голланд өвчтөнд нэрвэгдсэн юм байна. Яаж тэрийг харж болох вэ гэхээр нийт экспортын 95 байна уу 97% нь дангаараа уул уурхаагаас хамаард юм байна. Энэ чинь бол зөвхөн ийм одоо нэг хөлтэй ийм эдийн засаг болчихж байгаа гэсэн үг. Уул уурхаас салбар ингээд унлаа. Тэр чигээр Монгол улс чинь унахаар баг. Одоо зүгээр та нар бодолтой нүүрсний үн унахтал яаж амар юу яаж те савлгаа бий болж чинь те хөдөлгөөн тэгээд алт малтаа зарна гэх шиг манайх чи тэгэж эдийн засгийн нөхөх хэмжээний тийм том алттай ус биш шүү дээ. Нүүрсний хэмжээнд очихгүй байхгүй. Яг алтны үн амар өсөж байгаа. Гэхдээ маш тэгэж хэдэн мянган тонн нь олборлдог тийм алт байхгүй шүү дээ. Одоо хараагаад байдаг. Өвсрийн хөргийн 20 тонн л авдаг гэж жилдээ тий. Энэ жил хараа өрөөгүй. Энэ жил 10 тий өсрлээ гэл 24 онд бүр мяарсан үед чинь нөгөө нэг 60% татвартай 4 тонн нэг жилдээ. Нөгөө бүгд бүкс шидийн юм хийгээл хар бизнес руу гаргаад ирсэн. Тий одоо нөгөө нэг яг надтай ч уйлдуулаад байхгүй юу. Энэ монголчуудыг ингэж хорлох, эрх мэдлээ хадгалж үүсгэхийн тулд юм эрх мэдлийн дон тусцсан хүн энэ 0 үлдэн шүү дээ. Явах цагтаа явдаг галзуу юм яриад. Одоо тэрий чинь төгөлдөршүүлээд тэнцүү баялгаа хувааж идээ. Нэг хэсэг нь баяжж जैन, нэг хэсэг нь баялгаатай хүрэхгүй байна. Тэр галзуу юм яриад яваад байгаа ч одоо энэ жонкогийн багийнхан шүү дээ. Энэ мөнхөө эсрэхлийн хин шууган бамбай шүүрт мөнхөө эсрэх. Манайх нэг эдийн засгийн ойлголтоо нэг жоохон тэднэр гон зүгээр боли заяа. Амарлаг англи манглаар унших гэдэг хэрэггүй. Хүн болгон гар утастай болцсон. Зүгээр чат GPT-гээс асуучихл та please. За монголоор зүгээр кириллэр асуучихл та. Одоо уг нь залуучууд малуучууд энэ хүмүүс харьцангуй айгүй сайн чат GPT ашиглаа. Болилд DeepSeek-ээс л асуулт та тиймстэй. Зүгээр Google-д чихээ. Тэгээд тэрийг англиар гараад Google Translate-ээр оруулаад тэгээд болоо.
Одоо надаа итгэхгүй гэж болно шүү дээ. Чи бол муу пизда чи бол биднэрт тутлаа ярьж байгаа бидний эх орныхоо шиг авмаар байна гэж бодож байгаа бол яг одоо ороод зүгээр л Google ч please одоо өөр хүсэх юм алга яг. Тэгэд ингээд гой болдог улс үндэстэн гэж энэ хороо ертөнцийн тийм тэгээ би нэг сони мөч урьдчилан цаатар цаахан тоглолтыг үзэж байгаа сүх байхаас ус ахын тусгай өргөн элчин сайд гэж юу гэдэг юм гэсэн чинь хороо ертөнцийн юм нэг тоног өргөн онгоц гэдгээс санаа уншаацсан. Ална өнөөдөр юу галзуу бодож тусгай өргөн онгоц гэж бодож байгаа. Тусгай өргөн элчин сайд гэж. Тэр авч байгаа хүмүүс ч одоо ичиж мичдэг юм баг та. Би байсан бол өстө бүх суулаад бурхан минь яа ахын зүгээр болёо гэж сууж хайгаад тэгэж одоо насны бүгсэн бити онгоод ийгэж миний дэ гойч нэг гэж хэлмээ. дандаа үеих бол намрын хөөрлөө очиж авлаа л да бусд нь очиж авсангүй. Тэгэд ийм балаа юм хийгээд эн чи яагаад энийг хийгээд байгаа юм гэхээр зүгээр л нойл өрд нэрх мэдлээ хадгалахын тулд энэ хүмүүс бидний эсрэг дуурч магадгүй ингээд эдрийг хажуудаа барьж энэ хүмүүсийг уриалж магадгүй гэдэг бол үүднээс одоо багцлаад юм шүү. Би тэгж бодоод байна шүү. Нөгөө одоо ч улсын хурлд санал хураалт болно нөгөө огцруулах хэсэгтлээ тэгэл багцлаад байгаа юм болов уу гэж хараад байгаа шүү. Хуучин ч гэсэн өнгөрсөн жилүүд ч гэсэн тэгж л яваас тийм шантаачсан болгоно бол сайд болгоод тэр даваа сүрэн мөрөө тэр нөгөө хин блэ нөгөө нэг дорнтын нэг алдартай онгоо гэдэг үстэй нөгөө самандаж авахлан чи өрөөндөө гэдэгээс оц надтай хэн төрүүлж авч ихтэй би одоо яринда гэж сууж идэв шүү. Багаас төгс төрөөдөө сонсгоцсон. Нөгөө биш чи болсон тий. тэр чинь ингээд арилжаа 8 айл хийсэн шүү дээ яг үүндээ. Тий. Засгийн газар огцруулах үгээр өрсөхийн засгийн газар дараа нь тэр сая тэр 10% аваас хүрэн гэтээ би ингэж бодоод манайхан ч нөгөө энэ ерөнхий сайд 2 муудалцаад байна өстой буруу гэд яриад идэг штеп. Би одоо ингээд харах нэ энэ эрх мэдэл ингээд ямар ч үсэн би бинийгаа хянаад тэнцэхгүй байгаа юм шиг харагдаад байна. хамгийн чухал Тэгээгүй бол одоо эн чинь ингээд нэг ерөнхий сайд ч юм уу ерөнхийлөгчд ингээд эрх мэдэл төвлөрүүлгээд дуусч байгаа. Монтеска 300 жилийн өмнө хэлсэн юм байна да наадах чинь хамгийн чухал юм чинь. Харин манайхан ч бол энийг айгүй буруу гэж яриад идэг байсан шүү дээ хуучиж. Ерөнхийлөгч ерөнхий сайд 2 бодлоод энэ бол системийн алдаа малтаа гэдэг байсан юм яриад. Гэтэл яг өнөөдөр бол хөрхий одоо чинь шүүх одоо юу лээ гүйцэтгэх, хууль тогтоох гүйцэтгэх хоёр чинь ингээд команд орчлоо. Тэгээд шүүхээ ингээд ер нь бас одоо ер нь шүүхийн юуг төсвийг чинь ингээд улсын хурлаар баталж байгаа шүү дээ. Тэнгүүд бүгд нэг болчих гээд байгаа байхгүй. Тэнгүүд чи өстой нэг ганц юу яаж байгаа нь хооронд нь бас нэг ингээд эрх мэдлийн зохицуулах гэдэг нь одоо яалтч үл ерөнхийлөгч юм байна л гэж би одоо шүүх эрх мэдлийн тогтоодыг шүүхтэй бас нэг юм байгаа шүү. Ерөнхийлөгч бол одоо ингээд 6 жилээ дуусгаад буух хэвээр. Яг тэгэл болоо шүү дээ. Тий. Тэгэхгүй одоо дахиад цаашаа явна нэг солиороод эрх мэдлэн донтцсон дахиад 12 жил шаан маань гэсэн. Тийм бол өстой. Тэгэхээр бол эрх мэдэлтээр удлаа бол тэгээд дууссан шүү. Дуусаа. Тэгвэл тэр хүн тэгэл дарангуул руу хөтлөлт. Энэ бол бас тийм хов сонсож байна уу? Нөгөө нэг ах чи одоо бас дахиад нэг 6 жил яачмаар байна. Гээрээд байгаа сураг энэ улсын хурал дотор ховн тэнүүчлээ л явж байгаа шүү. Чи өнцөө үл өөрчлөлөхгүй байхад тэгэл болчонт энэ болохгүй зүйл шүү энэ. Парламентаас сонгогддог болно тэр чин дараачихын ер нь энэ 1990 оны агсан өсгөлийн чинь бас нэг зорилго нь тавьсан. Нэг нь бол угаасаа Оросоос бид нар тусгаар тогтоолоо салгая гэдэг зорилго байгаа тийм. А нөгөөх зорилго нь болохоор чинь тийм байгаа ч тийм. Энэ эрх мэдлийн төвлөрлийг задлаа. Тэгэхгүй бүгдийг централайз хийя. Тэгээ чинь каст систем шүү дээ. Дараагийн анги одоо ажиллаж анги болгоцсон байхгүй. Энэ каст системийг задлдаг юм чинь тэгэл засаглалын онол чинь 300 жилийн өмнө гарсан шүү дээ. Монтеско онол. Бид чинь тэгээд энэ ертөнцөөс тасарч явж байгаа байхгүй. Одоо засаглалын тухай яриад байгаа юм чинь амар зовлонтой байгаа байхгүй. Одоо энэ мөнх хэсэглэнгийн тэр оруулж ирж байгаа тэр бид МСС хүнийг ярьж хот болох юм. МСС-ийг ингээд өмөрж байгаа юм биш. Энэ шүүхийн шийдвэрийг их хурлын тогтоолоор өгөөсгөл гэх юм бол тэгээд нөгөө нэг эрх мэдэл чинь шүүхийн эрх мэдэл гэдэг юм байхгүй болно. Шүүх засаглал гэдэг юм байхгүй болно. Одоо тэгэх юм бол жинкнээсээ энэ өнөөдөр энэ Норгийн залуучуудыг барьж байна.
маргааш бүгдөө ачигдахад бэлэн л гэж ойлгочих ёстой. 0 эрднийг шүмжилсэн болгон, Херобаатрыг шүмжилсэн болгон, Хүрэлсхийг шүүмжилсэн болгон энэ амар эсгэлэн энэ гурилын уулгаж амар эсгэлэн шүмжилсэн болгон бүгд шоронд явна. Жонхог шүмжилсэн болгон шоронд явна. Монгол шорон байна гэсэн үг. Манай энэ тухан юун дээр хамар дээр мөнгөтэй нэг ах хуу чинь энэ шорон бол тус дөрдөг шүү дээ. жишээ. Юндэрч. Нямка. Тий. Камер чинь бол шорон бол Монголын шорон бизнес болгосон шүү дээ. За айгүй. Нэрээ. Тийм үү? Чи одоо энэ уртын төр 461 мэг ингээл тэр энэ бүх шоронгуудыг Хэн барьсан гэж бодож байна. нэмдэж өрсөн шүү дээ. Одоо энэ цагдаагийн байгууллага энэ дарангуйлтаа улсыг яаж хэмжиж болдгийм бэ очиод гэж харахаар хамгийн түрүүнд энэ хууль хяналтын байгууллагууд нэм том ордон шиг барилгатай байдаг байхгүй юу? Хамгийн түрүүнд энийг хараад хэмжиждэг. За ингээд юу юм бэ наа? Дарангуйлтаа улс юм байна. Юу гордон дуусгач тий. Гэв. Та биш за гэж дуусч байгаа үстэй. Тэгээ би тэгж хэлжээ штэ. Дарангуйлтаа улс болчихдөг юм байна гэж. Үгүй манайчтай аль хэдийн дарангуул бол орчлоо л таа. Тэгээ энийг одоо жоохон байгаа нэг уул тариаг л зогсоож чадахгүй бол тэгээд ингээд бүгд дууслаа л гэсэн үг л дээ. Би энэ нодлон билүү манай залуучууд чинь бид нар манай эрхчлүүдийнх нь 3 сарын 1-нд энэ духан дээр сарнатаа байшин гадаа авсавч тавьсан байна. Энэ жил бол навчсан нөгөө яаж битэн өдрөч. Арай сэрвэдэн. Тэгээ духан дээр сарнатаа байшин гадаа бид нар авсавч тавьж исэн байхгүй юу? Тэр чинь нэг ингээд хүмүүс доор муу орлоо зорлоо тэгээ муу орлоод байгаа юм шиг коммунизмын сүнсээ болшлаа л гэсэн. Ах нар маань бол биетэй навч оршуулсан байсан буцаага сүнсийг намлуулад одоо тэр нь бийжж байгаа байхгүй юу? Тэр бийжж байгаа навч Энэ одоо үлгэрээсээ салах хэрэгтэй байхгүй тийм. 3 сарын 1-нд ерөөсөө ардын нам байгуулагддаг. Ямар ч юм болоогүй тэнд. Өнөөдөр 3 сарын 18-нд цэргийн баяр гэж хөөрөдөх. Өнөөдөр тэмдэглэлт баяр өдөр биш шүү дээ. Бүр хаасан сүүл тэр нэг чоо болсон авчил нэг цэргийн баяр өдөртөө болдог л нэг тавьсан. Оросууд цэргийн өдөртөө байсан тэгээ тэрийг дуурайгаал. Түүнээс 3 сарын 18-нд тэр хаагт мягт 400 цэрэг очиж чөлөөсөн тийм юм огт байхгүй. Тэр үлгэрээсээ салахгүй тийм үү. Үлгэрээ юм. Энэ духан дээр сарнатаа байшингийнхнаас бол итгэж найдах юм ерөөсөө байдгүй шүү дээ. Эдгээр чинь тэгэл тэр духан дээр сарнатаа байшин биедэд бас 101 номер өрөө өгдөг юм аа. Тэгээд тэр өрөөнд оруулаад сайхан Энэ бэлтэж байгаа л тэгээд яа. ганц коммент хэлж байгаа. Намууд хамтарсан засаг гэдэр ихээр худлаа шүү. Баруун зүүнний намууд заавал байж биеийн хянах механизм болдгоо гэж. Хоёр сэжгээ ялтан гэрэл уул байсан. Тэгээд хоёрыг хийж байгаа шүү заа. Ялтан гэрэл бол тохирсон нэр байна шүү гэж байна. бид өөрөө сэжгээ. Энэ юу данс вэ? Бороноор гэж юм. Энэ нөгөө дансаа тавьсан байгаа шүү дээ. Тэгээ энэ манай эрхчлүүд төвөөс 4 сарын 27-нд засгийн газар огцор гэж жагсаалыг зохион байгуулах гэж байгаа. Тэрнээс өмнө бид зохион байгуулалтанд орж байгаа. Бидэрт нэвтрүүлэг хийх, шторк хийх, дээрээс нь бид яг зохион байгуулах үйл явцад аюулгүй байдлыг хамгаалах, ялангуяа ах нарын аюулгүй байдлыг хамгаалах. Дээрээс нь тэнцээ нөгөө тайз тэгээд нөгөө хөгжим аппаратур хөслөх одоо ингээд нэгдсэн зохион байгуулалтанд орж байгаа учраас офис төрөөсдөх гэдэг бидэрт асар их санхүү хэрэгтэй байгаа. Тийм болохоор тэр дансаа тавьчихсан. Та гоё юу donate гэж бичиж байгаа тавьчихгүйсэн. Тэгвэл яг donation гэдэг чинь айгүй гоё. Тэр их залуучууд нэр айгүй гоё болгоо шүү дээ. Тийм donation. Тийм тийм өөрчлөж болно. Donate гэдэг чинь одоо яг оролцоохгүй. хандив өргөл Энэ бол оролцоо. хандив гэсэн. Хандив. Тийм. Бид нар чинь хандив нөхөд оролцож байгаа хангаал гэдэг байгаа байхгүй юу? Яг энэ мөнгөн дээр энэ чинь одоо гадаадаар бол donation гэж нэрлэдэг байхгүй. Бид нар чинь оролцоогоо хангуулах гэдэг байгаа байхгүй. Та нар 5 10 мянган төгрөг харин наадах чинь donation гэдэг байхгүй. За. Хандив бол одоо яг мэдгүй одоо монголчууд тусаад хандив манд уу юм уу эсвэл өөрөө сайхан монголчууд бол өөрхий хандив л гэд орчуулсан байдаг. Donation. Урууд орчуулгатай юм байна л даа. Яг donate гэдэг. За энэ сүүлийн коммент нь уусч. Тэгээд за баярлалаа оролцуулсан тахаа. манай хэрэг дарангуудаас гарсан юм уу 90 он хүртэл Кремлээс удирддаг байсан. Хуурамч арчлал нэрийн доор манан хүн гэдэг бүгд хувааж тусалж байгаа юм. Хагийн. 90 үндсэн хуулийн дээр бол энэ үндсэн хуулийн бос засгийн газар шүү дээ. 92 оны үндсэн хуулийн дээр чинь олон хоосон засаглаад цөөнх нь хяналт тавьнаг үндсэн хуулийн заалттай шүү дээ.
Тэгэл анханасаа энэ засагт орж болохгүй эн чинь болохгүй шүү дээ. Үнцүү зөрчихлөө шүү дээ. Тэгээ орлоод байсан шалтгаан юм шүү дээ. Би ч одоо таны лайнд хиддгээ орчих. Анхных нь л болчих шүү дээ. Үгүй шүү дээ. Яг хоёулаа лайв хийсэн мод арга 4 5 дахь хоёулаа нэг хийсэн. Тий, нэвтрүүлэг тэр чинь өөр Сонгуулийн өмнө хийсэн. Сонгуулиор. Тий, тэгээд нөгөө шигсаалын үеэр зөндөө хийсэн. Эн чинь гэхдээ юу шүү дээ. Эн чинь тусдаа нэвтрүүлэг шүү дээ. Бүрүү. Миний нэвтрүүлэгт орчооч. Чи нэвтрүүлэг яагаад байгаа чи? Олохгүй шүү. 2 3 камер маамартай гэрэлтүүлэг амар явж байгаа үстэй микзикт. Хөөрхөн. Тэгэхээр чи энэ. За тэгвэл буулаш баха. За тэгээ. За nice баярлалаа манайха. Баярлалаа. Сайхан ажиллаж амьдарцгаагаарай. Юу араас ч очихгүй юм уу? Тийш дээ нэр өнөөдөр ганц ганц хэрэгцээ гэсэн шүү дээ. Гэр цэргүүд нь баярлага яаш. За өнөөдрийн лавын өрөөд өндөрлөгээд Амраа дүү маань өнөөдөр оролцлоо. Тэгээд та бүхэн аливаа учир шалтгааныг олж хараасаа гэж хүсэж байгаа. Тэгээд үнэхээр Монгол улсыг хооронд нь хагалж бутлахж монголчуудыг хооронд нь алцуулж байгаа хүн бол 0 Эрдэнэ Жонхуугийн хаа. Тэрнээс биш энэ Норгийн залуучууд биш, би биш. Манай Амраа дүү биш. Энэ эрхчлөөний үзэл санаа яриад байгаа залуучууд хинж бай. Эрхчлөө ярьж байгаа энэ залуучууд бол монголчуудыг хооронд нь хагалж бутлах тухай нэг ч өгүүлбэр ярьдаггүй. Ангийн дайсан болгож нэг нь нөгөөх нь ангийн дайсан болгож ярьдаг хүн бол Халтмаагийн Баттулаг, Лувсан намцраа оюун эрдэнэ эдний багийнхан л ярьдаг. Та нар нэвтрүүлгүүдийн өөрсдөө үзээлгүй те. Нэг нь дайсан болгож цодолж үзүүлдэг. Бидний түүх шүү. 1900 тэр 29 оноос хойших түүхээ эргээд бүгдөө хараараа Пилждийн гимдэн гэж нэг дэмдэм гэж хоёр Пилждийн гимдэн ирэх гэж байлаа. Төмбийн Жамбын төмбийн ирэх гэж байлаа. Тэ одоо бол удахгүй элбэг дөржийн ирэх, элбэг дөрж бод тойрон хүрээлэгч нар гэж нэг хэрэг үүсгэж байгаад яг Жамбын төмб шиг 126 оныг Орос руу авч алуулахад бэлэн болцсон байна. Батуул сосроо орондоо холбоотой гадны барууны тагнуулууч гэх юм уу ямар нэгэн нэр өгөөд ингээд алхахад бэлэн болцсон байна. Яг энэ түүх ингээд тавтагдчихж байна. Энийг л эрүүл ухаанаар нэг олж хардаг. Энд нэг тийм амар нөл ухаан ирэхгүй. Жохон эрүүл багт эрүүл ухаанаар л харж болчих гээд байгаа маа л гэж. Хилээд өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе. 4 сарын 2025 оны 4 сарын 27 онд 90 оны арцсан хувцал үйлсийг авчирж нэрхчлөөг авчрахад үйлс ариун үйлсд оролцож байсан ах эгч нартайгаа эгч нарыг уриалаад байгаа юм ба. Хамт морццгоё, хамт нэрхчлөөг хамгаалаа. Авчирсан нэрхчлөө гэж хамт хамгаалъя. Манай үеийнхэн, манай доод үеийнхэн дүүнер та нар хамт хамгаалцгаая. Тэгвэл энэ ингээд нэгэн талсраад алга болчих юм бол цусаар уйлаач ирэхгүй юм болно шүү. Тэгээд оролцоогоо хангаад миний энэ данс байгаа 52 20 34 74 гээд миний өөрийн данс байгаа. Тэгээд оролцоогоо хангаад боломжоор бүгдөө хамтраад энэ зохион байгуулалтаа сайн хийнэ. Мэдээж нөгөө талд маань эрх мэдэл бий, их мөнгө бий. Хууль хяналт бүх юм нь тэдэрт байгаа. Бүх юм мэдээлэл тэдэрт байгаа. Бидний эсрэг бүх хэд дахин илүү хүч байгаа. Бидэрт эр зориг байгаа. Бидэрт эрүүл ухаан байгаа. Эдний эсрэг тэмцэх. Тэгээд 4 сарын 27-нд Монголд эрх мэдэл ялах уу, эрх чөлөө ялах уу гэдэг ариун шудраг эрүүл тэмцэл рүү орцгоно гэдгийг хэлье. За өнөөдрийн лайв нөрөд өндөрлөө. Баярлалаа. Баяртай.